I know your name, you couldn't today, lost in the shade, go find your place. I know your name, you quit the game, lost in the shade, go find your flames. I know your name, you quit the game, lost in the shame, go find your flame. I know your flames, ханыг дэх хүлээсээр хүлэн бас нэсэн эргэж басхыг би хүсэн гоё ялцаа нэмэргүй нэмэр болно гэж fan fuck what you heard we all gonna die just let some fun and give me some зүгэр тасаад мануу хаж байхыг хүсэхгүй зөөлөн зантай бэл зугаяа тэр чим бишээ I know your name you quit the game lost in the shame go find your flames I know your name you quit the game lost in the shame go find your flames. Don't let me down, chill, I am get you. That's just how I talk about the shoe. That's why I didn't go down, but I'm standing the shoe. I know your name, you quit the game, lost in the shame, go find your flames. I know your name, you quit the game, lost in the shame, go find your flames. WhatsApp нэвтрүүлгийн цааш нөхөн дугаар өдөр та бүхэнд хүрэх гэж байна. За өнөөдрийн дугаартай бид бүхэн нийтдээ 3 эмэгтэй артистыг урьсан байгаа. Анхаарал хамгийн ихний зочин маань Эни байлаа. Хэсэг хугацааны дараа ярилцлага эхлүүлээ. За WhatsApp Эни урилга хүлээ авч студид маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд үзэгчд маань бол манай Энийг бол маш сайн мэдж байгаа хаа. WhatsApp-ээс хамтлагт дуулдаг байсан гэдгээр юм тийм ээ. За одоо бол Ladies Only label тариалагдж байгаа. За тэгээд энэхүү лейблээс ороод хараахан удаагүй байгаа. Энийг 2017 оны Universe Best Songs наадмаас эхлээд мэдх юм байна. Тэгэхээр өнөөдрийнхөө ярилцлагыг тэндээс эхлэе гэж бодож байна. Сэмэцэнэ хувийн дугаар 264 их гэрлээ. She can take any path she wants to fancy clothes, restaurant, but I can only watch you eat. My nose creeps up against the window pane. I love you. 2017 8 жил өнгөрсөн шүү дээ. тийм шүү дээ. Жаахан чийж байж. 16 настай охин яг шоунд маань орж байсан. Тэгээд тэр цаг үе рүү буцаж очие. Ер нь тэр шоунд орсноор Энид яаж нөлөөсөн бэ? Магадгүй урлагийн карьерт нь яаж нөлөөсөн? Яа, манай ончин болохоор ер нь өмнөх болсон жилүүдээс айгу онцлогтой тим жил байсан баггүй юу? Нөгөө бага насны хүүхдүүд бас орж болдог. Тэгээд 4-р шатн дээрээ бас юм батлын журмаар яваад шилдэг 21-ийг шалгарч ирсэн. Тэгээд тэр нөгөө шилдэг 21 маань ч гэсэн одоо ингээд хоорондоо маш дотн байдаг. Бүр ингээд нөгөө бид нар чинь ингээд тэнд ингээд дуулж байгаа таарахаараа чи университет болов хэдэн он билээ гэ бүр тэгж шууд нэгнээс асуух хэмжээний одоо энэ шоу бүр тийм хэмжээнд л биднийг аваадсан. Тэгээд миний хувьд бол яг 2017 онд орж байхдаа яг дуулалтын хувьд маш сайжирч байсан.
Бүр ингээд яг ингээд 4 шат нийтдээ финалтайгаа 5 шат өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээд шатнаас шатын хооронд бол тодорхой хэмжээний хугацаа явж байгаа. Тэдгээр хугацаанд ингээд нэг дуугаа бэлдэж байгаа хэдий ч яг ингээд дуулах ур чадварын хувьд бол яг тэр үед л би бүр үнэхээр миний ингээд өсөлтийн тим тэмцээн гэх юм уу. Тийм болохоор ер нь UBS телевизийн хамт олонд болон университиг тэр жил яг зохион байгуулсанд нь ер нь энэ тэмцээний зохион байгуулж эхэлсэнд нь маш их талархаж явдаг. Тэгээ ер нь бид нар чи яг нөгөө ярихтаа UBS огшилтай даадах чи гэмээр энийг тэгдэг байхгүй юу. Тэгээ одоо манай оныхон бол айгүй дотны хоорондоо нэгнийхээ хурим дээр очдог. Ер нь бол надад тийм гоё нандин үе болж үлдсэн. Их талархуу штэ. 8 жилээс хойш яг 8 жилийн хугацаанд бол маш их зүйл өөрчлөгдсөн тийм. За хамтлагийн уран хамтлагт орсон Wasapes гэдэг хамтлагийг бас байгуулцаж за тэр хамтлагийн бас гишүүнээр бас нэлээдгүй хугацаанд бас дууссан шүү дээ тийм ээ. За тэгээд түүнээс хойш Wasapes гэдэг хамтлагаас бас нэг юм тусгаарлах болсон нэг шалтгаан байгаа. За тэр тусгаарлагдаад ер нь өөрийн чинь хувьд хэрэг байсан. Бид нар чи 2018 онд Oddi Actem гэдэг шоунаас тавуулаа шалгараад тэгээд нэг хамтлаг болж ирсэн. Тэгээ 2021 онд би яг өөрийн хувийн хүндэтгэх шалтгааны улмаас яг өөрөө хүсэлтээ өгөөд хамтлагаасаа гарч ирсэн. Тэгээд тэрнээс хашаага ер нь 2 жил яг мэргэжлэрээ ажиллаад маркетингийн компани болон маркетингийн агентлагч ингээл тэгээ барилгын компани гэдэг юм уу ер нь бол яг мэргэжлэрээ нэг хэсэг явсан. Тэгээд ер нь яг нөгөө эхлээд UBS гэдэг шиг дараа нь энэ боловсрал буюу миний хамтлаг гэдэг ингээ ярьж байгаа ингээд юм нандин надад айгүй их талархаж явдаг хэд хэдэн юм томоохон үйл явдлууд байдаг байхгүй юу. Тэгээд мэдээч яг хамтлага бол одоо ч маш их хайрлж нандинж явдаг. Тэгээд яг бүр ингээ бүр болохоо ядсан гэх юм уу бүр мөрөөдлөөч орхин дуулахгүй болохгүй гэж нэг хэсэг тэгж явсан. Тэгээд тэрний дараа нь урд жил Монтрепийн бэлгийн ахтайгаа хамтраад хэдэд уран бүтээлтэй бид хоёр хамтарч ажиллаад тэгээд ер нь эргээд дуулах тийм хүсэл маань эргэж сэргсэн гэх юм уу. Тэг ах маань надад санал тавиад тэг эргээд болсон юм. Тэгээд явж байгаад сая 2024 онд лейблийнхаа ерхий менежер Ричи ахтайгаа танилцаад тэгэл ер нь бол яг Ladies Only-д орох эхлэл тавигдсан. Тэгээд эхний удаагийнх дээрээ бол канселт болсон юм. Тэгээд хоёр дахь дээрээ болохоор өөрөө яг хобби дагаад 2 3 уран бүтээл гаргаад тэгээд он гараад яг лейблтэй ороод одоо нэг 4 сар болж байна уу? Тиймэрхүү л байгаа. Анхных нь яаж кэнселсэн? Тэр зүгээр нөгөө нэг юу гэх юм уу нөгөө манай лейбл шинээр хүн авах одоохондоо сонирхолгүй байгаа. Тэгээд ерөхий бас нөгөө миний жанр манар маань арай жоохон тохирохгүй юм байна. Зүгээр гэрэтээр ингээ хэсэг яваад үзье гэдэг чийсэн. Тэгээд он гараад манай өөртөө авъя гэдэгсэн шээ. Өөртөө цогсон шүү дээ. Он гараад авъя гэдэгсэн гэж. Эхлээд кэнселтуудаа дараа нь өөртөө залгасан. Анх яг миний санджаагаар яг 23 онд Ladies Only label дөнгөж ингээ нэгдэж яг тухай би UBS Music хөтлөж байсан. Тэгээд тэр үед нийт 5 артисттай байна гэж анх надад мэдээлэл өгч ирсэн. Тэгээ хамгийн анх Baby Nag танилцуулж байхад тэгээ ингээ араас нь ер нь ингээ жилийн зайтай гаргана гэж хэлжсэн. Тэгээд энийг сая Ladies Only танилцуулахаар нь оо вау гэж хүлээж авсан. Дээрээс нэг энэ Flames нь бас чиний өмнө дуулж байгаагүй жанр бас арай нэг юм өөр байх шиг байна. Ерөнхий бас хараа өөр юм хийх гэж үзсэн. Тэгээд би чинь айгүй их юм хоолой шаардсан гэдэг юм уу те яг юм цэвэр поптод дуулдаг байсан байхгүй юу? Ер нь айгүй өндөр өнгөөр дуулахыг ирмэлцдэг. Ер нь нэг тиймэрхүү байсан. Чадвараа харуулах гад. Тэгээд энэ дуун дээр бол ер нь арай илүү тэгээд тэр тусмаа бас нөгөө өөрийн зохиосон дуу гэдгээр илүү онцлогтой байсан өмнөх дүнүүдээс. Тийм үү. Тэгээд ингээд бас нэг тийм өөрийгөө өөр талаас харуулж өөрөө зохиосон гэдэг нь ай үг юм уу зөвхөн нөгөө аялгауг нь одоо болон үгээ зохиож байгаа гэсэн үг байхгүй юу? Нөгөө битэн дээрээ бид нар чинь ингээ аялгаугаа бичээд ийм гайд одоо нөгөө гайдлайн гэдэг шиг гайдлайнаа өөрсдөө зохиогоод тэгээ үгээ бичдэг. Ер нь манай лейблийн охтууд бид нар бүгдээрээ дуугаа үздэг. Вау тийм үү. Ямар мундаг юм бэ тий. Лейблд ороод ингэж өөрчлөгдсөн байна гэдсэн. Ер нь бол яг өөрийгөө яг өөрчлөе гэж бас бодсон болоод ийм өөр жанрын стил. Лейблд орсондооч биш юм байна тий. Нөгөө бас орсондоо. Орсондоо. Тий нөгөө зөвлөгч ингээд илүү нөгөө сайн нэг хэсэг бол ингээд хөгжмөөсөө завсралаад ингээд эргээд хийхт ингээд нэг жоохон уучраалахгүй болохгүй юмнууд байгаа шүү дээ. Тэгэл яг яахаа мэдэхгүй ингээд нэг ингээд тэгэн готл нөгөө манай ах нарын зөвлөгч юм бас ингээд айгу гоё нэмэр болж байгаа байхгүй юу? Ингээд энэ класст болол зүгээр чи нэг юм байвал гоё ингээд харагдал зүгээр стил чи юм байвал гоё ч гэдэг юм уу. Тиймээ бас нөгөө продюсер сайн байж уран бүтээлч гэсэн гэж гарч ирдэг шүү дээ тий. Тэгээ нөгөө айгу олон дуунууд ингээд зохиогоол гэсэн тэгэл тэрнээсээ явуулж байгаа л яг шилэгж байгаа л энэ дуу сонгож ирсэн.
Ladies Only label-ыг анх дөнгөж танилцуулж эхлээл араас нь гарч байгаа артистуудыг харахад нэлээд сайн танилцуулж ингэж хараад байгаа. Тэгэхээр продюсерийн ажил, багийн ажил бол нэлээд сайн байна гэж харж байна. Тэгээд яг Энигийн өмнө буюу яг 1 сарын өмнө бас нэгэн артистыг танилцуулсан тий. Тэгээд өнөөдөр бас бид бүхэн студидтэй Ladies Only-г ер нь бол эмэгтэй артистуудыг урьсан байгаа. Ингээд та бүгдийн өмнө рэпер, артист Риг урьсан. За тавхан морилда. Ямар гоё охин ороод ирвэ. За урилгуулаа авсан баярлалаа. Баярлалаа. За Риг бол Ladies Only тий лейбл маань 3 дахь артистаар үзэгчтэй танилцуулсан. За миний хувьд бол бас Риг юуж яринад хуучнаар юуж ярина одоо ч нэм банк арена бас тий юуж яринад бас саксофоны тэмцээний үеэр бас доорж харахад нь харж ирсэн. За энэ яг Ladies Only-гийн лейблийн бас нэг шинэ артист юм байна да гэж яг анх харж ирсэн. Тэгээ нэг юм бас гоё рэпер бас гарч ирж байгаа юм байлээ. Тэгээд миний хувьд бас ингэж харж байна л да. Ladies Only өөрөө ингээд 2 R&B pop, 2 юм рэпер. Тэгээ ер нь бол юм бас гоо үзэгсэнтэй, тачаангүй тийм өсгөөчүүдийг авсан байна. Десантыг хараад байхад бас царай хаж аваад авсан. Тэгээд Риг бас бид ингээд өөрсдөө гоё дэлгэрэнгүй танилцуулаасаа гэж бодож байна. Хиний хэм бай, ээж аавын өгсөн нэр хэм. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Хонгорцул гэдэг. Тэгээд артист нэр маань бол Риг гэж байгаа. Тэгээд би бол багасаа ер нь амар дуулах сонирхолтой, дуунд хайртай хүн байсан. Тэгээ ингээд намайг ингээд бүх ингээд цаг үед ч юм уу ингээд яг хөгжимтэй ингээд холбогддог. Тэгээ би хөгжимд амар хайртай хөгжсөн багасаа. Тэгэл ер нь бол ингээд тийм мэдрэмж байсан. Би яг ингээд бага байхасаа ингээд дуучин болон тэг би ингээд тайзан дээр гараад дуулж ингээд өөрийгөө төсөөлөд унтдаг яг тийм хүүхдээсэн. Тэгээ яг миний мөрөөдөл яг бэлсэн. Тэгээд маш сэтгэл хангалуун байгаа. Яг одоо гоё өөрхөн мөрөөдөл донд ингээд аз жаргалтайгаар амьдарч байгаа юм байна шүү дээ. Вау, ямар гоё. Яг хүснээрээ ингээд Мөрөөдлөөр амьдарч. Тийм байна. Хоёроо хоёулаа мөрөөдлөөр амьдарч байгаа тийм. Тэр нь ер нь маш гоё юм байна. Эний түрүү хэлж байгаа л да танаа лейблийн бүх артистууд өөрсдөө ингээд аяа хийгээд үгээ бичдэг гэд. Энэ авьяасыг ер нь хизэнээс эхэлж сурав. Өөрийгөө хизэнээс бэлдэв. ааха. Би одоо оноос нэг 2 жил гарны өмнөөс нөгөө Эрдэнэ лейблд бол байсан. Тэгээд R&B артистаар эхлээд бэлтгэгдэжсэн. Гэхдээ надад нэг юм дотор давхар бас ингээд хипхоп ингээд үзмээр юм тийм мэдрэмж байгаад байсан аахгүй юу. Тэгээд би айл алийг хаяагүй айл алийг ингээд хийдэг байсан. Тэгээд сүүлд десант тахтаа ингээд ярилцгаад цаадах ч юм бол айл алинаар нь явуулна тий. Ингээд хоёул айл алийг хийнэ ингээд хослуулна гэж ингээд ярьсан байгаа. Тэгэхээр давхар бас R&B доо хийдэг. Тэр нэг гоё те бид тэдэг ингээд хиймээр байгаа юм ингээд амар гоё дэмж төргөлж ингээд гоо яг өөрийнхөө хиймээр байгаа юм аа л хийгээд гэдэг. Тэгжээж л яг тэндээс яг хүссэн чанартай уран бүтээл юм байна. Тийм. За Ри гэдэг нэрний утгыг бас мэдмээр байна л да. Ри гэдэг нэрний утга. Энэ нэг амар сонио. Би нэг анх яг нэг залуутай харьцчихсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэгээд тэр залуу маань болохоор ингээд клуб хауст нэлээд бужигнуулдаг гар сонсогдоод байхгүй юу? Тэгээд ингээд манай үйл дүү мөртл анаа тэр чинь ингээд тэгээд клуб хауст тэгэж яриад ингэдэг тэгдэг гэл ингээд яриад тэгвэл нөгөө надтай ингээд харьцаж байгаа ингээд байдал ингээд шал өөр байгаа шүү дээ. Тэр хүнийг би ингээд амар даруу төлөв амар юм мундаг ингээд хүн дээр ингээд төсөөлдөг тэр хүн маань ингээд бүр солонгостой байдаг гэсэн баг. За. Тэгээ ингээд би ямар сони тэгэхгүй дээ гэж бол тэгээд яг нөгөө нэг юм stalker аккаунт нээж ороод тэгээд тэгхдээ би Ри-арын гэдэг нэртэй яг анх орж исэн. Тэгээд яг анх орсон нөгөө нэг ингээд амар их хүмүүс намайг Ри гэдгээр ингээд мэдсэн орсон чинь пүү инст амар хөөрхөн охин байлээ энэ Ри гэдэг амар хөөрхөн охин байлээ гэж ингээд намайг болохоор нөгөө залуу маань мэдхгүй байгаа шүү дээ. Тэгэл ингээд нөгөө нэг оройн ингээд бөөндөө яг юм цугласан өрөөнд яг нөгөөдөг чинь яг амар орцсон бүр ингээд амар орж ирж байна. Тэгээ барыг наваг танихгүй юм шиг л ярьж мээрэл те. Тэнгүүт нь би тийм байсан юм уу гэдэг яг ингээд сонсож байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг хүмүүс нь ингээд Ригээл амар хөөрхөн охин бэлээ гэж бүгд ингээд ангууд нөгөөдөг чинь ингээд над руу хандарч үзэж байгаа байхгүй юу? Намайг өөр охин гэж бодоод
Тэгээ яг нөөд чинь бантаад наваг ингээд таг ингээ алга болж ирсэн. Яг тэр үед наваг жинхнээсээ яг наваг гэдэг юм мэдэнгүүт. Тэгээд тэрнээс хойш нөгөө нэг ингээд хүмүүс ингээ наваг дандаа ри гэдгээр ингээд амар хилээд сурцсан. Тэгээд дасгал болцсон нэр болохоор ингээд артист нэрэн дээр ч гэсэн надад амар тохирж байгаа юмсыг санагдаад сонгож ирсэн. Айгу хөвгчлээ. Зүгээр тэр залуу одоо сонсч ивэл чи өөрөөрөө л ах байх байж тээ чи. Би ямар нэг утга агуулж аваалаа гэж бодсон ингээд хоёр зүгээр яг санамсаргүй байдлаар өгсөн нэр байна шүү дээ. Санамсаргүй байдлаар ингээд юу гэж өгөө юу гэж бодож байгаа. Гэрэнтгийн хичээ орлоо гэдэг юм болов? Тэгсэн чинь хонгор зул гэдэг юм байна. Чи зөв хонгор зул гэдэг нэртэй байна. Лейблд анх яаж орсон? Сая Эрдэнэ лейбл байсан гэж байна шүү дээ. Тийм, хуучин бол Эрдэнэ лейблд бэлтгэгдчихсэн. Тэгээд яг ер нь бол артистаар байсан. Гэхдээ жоохон нөгөө нэг цаг хугацааны үед жоохон ингээ хожимдоод байсан учраас тэгээд анх бол уул нь Эрдэнэ лейблд байхад яг түрүү үүлха тонотоос бол манай найзаар дамжуулаад санал бол ирж исэн. Тэгээд тэр үедээ болохоор нөгөө Ladies Only маань яг хараахан бүр яг бийжиж яг тусдаа гарааг байсан. Тэгээд тэр үедээ болохоор тусдаа бас нөгөө нэг ингээд Эрдэнэтэй хамт ажил эхлүүлсэн байсан тий. Тэгээ бас ингээд итгэлцэл байсан учраас яг гарахыг хүсээгүй. Тэндээ ингээд уран бүтээлээ хийн гэж ингээд яг бодож байгаа. Тэгээ сүүлд бол нэлээд ингээд цаг алдсны улмаас бол лейблээсээ гарсан. Тэгээ яг гараад бол шууд ингээд Ladies Only-г яг тусдаа бүр яг студенттэй тий бүгд амар гоё юм би даасан ингээд болцсон гэдгийг яг мэдснийхаа дараа шууд десант ах руу ингээд хоёр чинь бүр хуучин фэйсбүүкээр найз байсан байгаа байхгүй юу. Тэгвэл нь би шууд ингээд демонуудаа бүгдийг ингээд явуулангуудаа за ах сонсоод үзээрэй дүүн бол танахлаа ингээд орох юм хүсэлтэй байна. Тэгээ та шууд сонсож үзээ дүүргөө холбоо бариараа дүүн бол шууд гэрээлэл ажиллах саналтай ингээд шууд гисэн чинь ингээд десант ах ингээд сонсноо хиттэй байлээ. Ингээд ерөөсөө өөрөө басгаагүй хиттэй байлээ гэдгсэн. Тэгээ би 24-тэй гэдгсэн чинь за эсүүд дээр ирээд уулзъя. Зурээ тийм. Тэгээ хүрээ дээр. Яаж тийм яриад байна шүү дээ. Тийм. Тэгэл шууд очиод уулзсан чинь ах нь өстөө ингээд лейблтэй хүн нэмж авахгүй гэд ингээд бодож исэн. Ингээд хоёр артисттайгаа л бай гэ ингээд бодож исэн. Гэсэн чинь чи бүр ингээд шууд ингээд орж ирж байгаа байхгүй юу гэд ингээд. Тэгээд тэр нь бас ингээд өөрт нь амар юм шулуухан байгаа нь таалагдсан. Өөртөө ихтэй байгаа нь бас таалагдсан. Тэгээд цаадах чинь нөгөө миний демонуудыг ингээд яг яалтчгүй ингээд нөгөө сонирхлон татагдаад ингээд сонсцсон бүгд ингээд. Тэгээ ингээд яг сонсцсон чинь авахаас өөр аргагүй ингээд ахт нь юм санагдлаа. Ахын тийм байдал орчлоо. Тэгэхээр ингээд ахын чамааг авж ийн хоёлаа гэрээ зуръя тгийгээд. Тэгэл хоёр чинь бараг уулзсан өдрөдөө бараг шоу гэрээгээ зураал. Тэгэл ажиллаа эхлүүлсэн. Цаа чинь тэгээд нэг юм бас нэг юм хотлоо хүмүүсийг сонгодгоо юм да тий гарч ирсэн хүмүүс нь одоо шинэ бол таан дээр бол бас яг өөрийнх нь тэр backyard гэж шоунаас нь гарч ирсэн ялагч тэр хүнийг бол өөрөө бас яг ингэж гаргаж ирсэн мундаг продюсер гэж бодож айгүй продюсерийн үед л айгүй мундаг продюсер. Сая ихэн танилцуулсан хоёр артист ингээд хамтрал хийсэн шүү дээ тий. Та хоёрын хувьд одоо тийм хамтрал байх болоо. Ер нь юм ярьж байна. Тийм, ер нь бол би тэд ингээд нөгөө ээлжлээд те ингээд дөрөв охин байгаа те ингээд яг яхав заавал тэрэндээ гэхгүйгээр ингээд гоё бүгд ингээд нэг нэгнтэйгээ хойл солилтоод ингээд гоё хамтралууд хийгээд яригадаад эхэлж байгаа. Тэгээд одоо эхний ээлжинд бол Бибина бит хоёр хипхоп хамтрал хийхээр ярьж байгаа. Ямар гоё. Тэгээд дараагийн манай Мүүчи ий хоёр маань тэгэл ер нь ингээл хийх гээл яваад. Тэр нөгөө магадлалын онол гэдэг шиг ингээд нөгөө нэг боддог шүү дээ. За тэрнтэйгээ хамтраад энэ ингээд тэгээд тэр шиг ингээд би тэгээд ер нь олон зүйл тогтол үзүүлнэ. Вау ямар гоё. За тэгвэл студид дараагийн хацчныг ураад хамтдаа гоё яриагаа өрнүүлье. Ингээд та бүгд юм Ladies Only label-ийн артист дуучин Мүүчиг урж байна. Мүүчи. Хэрэгжүүлэх хүслээ би байгаад танаргүй. Яа. Сайн байна уу? Сайн явж ирв. Сайн сайхан юу аа. За, Мүүчи ирсэн маш баярлаа. Ер нь бол баярлаа. Тэгээд өнөөдөр Ladies Only-г бол дөрвөн артистыг дөрүүлэн нөрсөн. Гэхдээ Babyна бас яг ажилтаа болохоор ирж амжихгүй юм байлаа. Тэгээд та гуравтайгаа ингэ ярилцж байгаа төлөлийн таатай байна. Тэгээд бид нар жоохон махтаа зурагтаар ингээ гардаг хүмүүсийг амьдаар нь харахаар гэдэг шиг. За Мүүчитэйгээ ч баг энэ 12 сард ер нь байнга таарсан дөө. Тэгээд Мүүчигүү шинэ жил гэж баг байсангүй энэ жил те. Ер нь дуулсан газар бол Мүүчи дуулсан. Хамгийн эрэлттэй артистын тоонд орсон байлээ шүү Мүүчи нэр. Энэ жил яг шинэ жилийн баяраар тэгээд нэлээ ядарсан баг та. Тэгсэн үү? Ямар байсан бэ? Ядарсан. Тэгээд дуусыг хүн болгон бас их тэгэж байгаа болоо гэсэн чинь бас
би арай жоохон их газар туулсан шиг байлаа. Дараа нь хүмүүстэй ингээд хараад сонсоход тэгээд ядарсан ч яг уу одоо дуртай юм хийж байгаа болохоор тэгэл ер нь нэг гоё ядралт гэж яддаг штеп. Тийм. Өдөрт ер нь Мөнгөтэй ядралт. өдөрт хэдэн байгууллагаар очиж дуулж амжсан бэ? За ер нь дунджаар нэг 5-8 байна. Энэ төвчрөл бас бүр. Тийм. Тэгэж амжуулна гэдэг бол аюу юм дээ. Би гэхдээ мөчөр би баянаар айгүй их ярьсан ш. Надад ингээд амжуулна хүмүүс мөчийг ингээд яриад бидэл баянаараа ярихад ингээд өдөр цаг асуугаад байхгүй. Яг байхгүй тараал тэгэл цаашаа байхгүй гингүүд яаж хийж хагаад аваад өгөөч л гэн байгууллага дээрээ авчирмаар байна гэх. Тэгээд мөчийг айгүй бахархсан нэлээд олон шинжил дээр бас таалсан. Ингээд тайсан дээрс гоё харагдчихлээ. Тэгээд бас нэг баяр өргөмөр байна. Орсын албаны улсад бакалаврын зэргийн хамаасан байлээ тий. Тийм. Аль сургуульд ямар мэргэжлэр төгсөв? За би ч яг өнгөрсөн жил Москва хотын Российский университет Дружбы народов гэдэг сургуулийг олон улсын харилцаа дипломатын мэргэжлэр сурч төгссөн. Тийм тэгээд ер нь нийт оюутан байсан хугацаа гэвэл 6 жил оюутан байсан. Тийм. Хэлний бэлтгэл нь ороод Тийм хэлний бэлтгэл ороод тэгээд Монголд Моистас нэг жил сурч исэн. Хойно байхдаа Оросд сурж байхдаа баг уран бүтээлээ хийж эхэлж ирсэн. Ер нь бас нийлэн хийж ирсэн санагдав. Яг лейблд орохоос өмнө Тийм би чинь яг 10 жилээ төгсөөд тэгээд хэлний бэлтгэл рүүгээ явцсан байхад пандемик гараад тэгээд Монголд ирээд онлайнаар сурч байхдаа эхнийхээ дууг бичүүлээд тэгээд клипчүүлээд цацчихсан. Тэгэл одоо Монголд амралтаараа ирэхээрээ дуугаа хийчихэл тоглолтуудаа орчоол тэгэл очиж сураал яг нэг юм байсан. Яг чиний өөрийн YouTube channel-ыг ингээ харсан л та дуунууд бол гоё дуунууд. Ингээл 30,000 40,000 гэсэн ингээ үзэлт хандлттай байгаа байхгүй. Яг label-д ороод Let Me Down дуу гараал ингээл огцсон маш өндөр хандлт аваад хэдэн саяараа. Тэгээл ингээл reel болгоны доор ингээл чиний дуу яваад тэр ямар мэдрэмж байсан бэ? Тэр юу яасан юм аа. Би чинь ерөөсө тэр дуунда тийм хүлээл тавиагүй байсан. Let Me Down-да. Гэтэ яг би нөгөө өмнө нь яг ямар дуу хийхээ мэдгүй арай нэг юм өөрөө юу хүсэж байгаа юу хөргмээр байгаагаа хийхгүй зүгээр л нэг юм одоо туршлагаараа хийгээд ингэж явчихсан гэх юм уу. Тэгж жагаад яг Оросд байхад яг тэр дууныхаа аяыг би найзаасаа аваад тэгээ яг тухайн үеийн мэдрэмж ч гэсэн амар юм юу байсан гэх юм. Дуу хөгжмөө хиймээр зүгээр ингээл нэг оюутан байгаад энэ ч ингээд цагийг өнгөрөөмөөргөө санагдаал тэгэл яг тухайн үед мэдрэгдчихсэн мэдрэмжээрээ дуугаа бичсэн. Тэгээ яг түүний дараагаар над руу десант ах маань холбогдоод ингээд чиний дуунуудыг сонсч үзлээ манай лейблд орох уу гэж яг санал ирээд тэгэл яг Монголд нэг очихдоо уулзаал тэгээд би нэг ийм дуу бичсэн байгаа гэдгийгсэн чинь очиж бичүүлж үзэл манай дэгийн ах десант ах хоёр маань сонсол окей надад өгч цацъя гэл. Тэгэл яг тухайн чинь нэг их хүлээл тавиагүй байжсэн чинь гинтл айгүй олон хүмүүст хүрээл эхлэхэд бол тэгж амар гоё байсан. Тийм яг миний мэдэрч байгаа зүйлийг бас олон хүмүүсээс мэдэрдэг юм байна. Тэгээд бид ойлголцож байна. Тийм. Хэрэгжүүлэх хүслээ би байгаад баймаргүй энэ ч удаан баймаргүй хэрэгжээс буцмаргүй болж байна. Алхмаар мэдрэмж байсан. Яг ингээд гэрээлхэд ер нь ямар мэдрэмжтэй байсан бэ? За ингээд яг энэ лейблийн артист болж байна тий. Тэр яг ингээд үзүүлэхэд ямар байсан бэ? Мэдээж гоёлаа. Яг нэг ганцаараа сая нэг хэсэг яваад нэлээ ингээд алдаж оноод нөгөө өөрөө клипнийхаа найруулагчийн зохиолчийг нь туслах ажиллана гэдэг бүх юмаа хийсэн баггүй юу? Сая нөгөө оны өмнө надад нэг юм хоёр газраас маань ивент тэтгэлэг олдоод хоёр дууг маань ивент тэтгээд тэгээд өөрөө нөгөө мөнгөндөө тааруулаад юмаа хийх гээл ингээд нэлээ ингээд бүр ингээд сүулдэ ядаргаанд ороод нүүр мүр ингээд татч маттлаа ингээд яваад тэгээд нэлээ ингээд ядарсан айгу хэцүү байсан үед яг манай хоёр ах буцаад холбогдсон баггүй юу? Тэгээд ингээд за одоо ингээд welcome шүү ахын дөө ингээд хүсвэл манайд ингээд шууд ороорой гэх тэгээ би за ёо тийм байлгүй тэгээд за дахиж ингэж нэг нүур аваад татахгүй шүү. Тэгээд одоо л нэг сайхан тайвшрыг. Тий одоо л ингээд нэг сайхан тайвшрыг. Тэгээд л очижсэн доо. Тэгэл угаасаа манай хэд чи ингээд энийг мэдж байгаа штэ ингээд ямар октод байгаа яа тэгээд айсан мэдж байгаа болохоор ер нь ингээд үеийнхаа ийм мондог артистуудтай хамт байх юм бол нөгөө сурах юм маш ихтэй. Энэ дэсээ сурах юм маш ихтэй. Тэгээд
продюсераасаа өөрөө голомж сурах юм тэнд маш их байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэр хүн чинь зүгээр явдаг юм туршлага байгаа штэ. Тэгээд сан хөмрөг гэдэг шиг. Тэгээд тэгээд ахаасаа ингээд их юм сурна гэж ер нь юм догтлолт өөрөө орсон би бол айгу тийм гоё байсан. Өмнө нас нэг лейбл байж үтсэн болохоор ер нь нөгөө лейбл ямар байдгийг мэднэ. Тэгэл айгу гоё тийм догтлолт өөрөө хүлээлттэй нэлээл баярхууштай орсон штэ. Яг нэг шинэ жил дээр таарад нэг хамгийн сүүлийн бараг тэр 12 дугаар сарын хамгийн сүүлийн тоглолт байсан баг. Хэдэн доллоо доо тэгээд тайзны хойно яг диахтай таарад. Тэгээд тэрний өмнө манай Ричи ах буюу манай Баямүх ах маань менежер маань бол холбогдсон байсан. Тэгээд диахтай бол огт таараг байж байгаа. Тэгээд тэр өдөр за одоо л ахын доо хоёлаа нөгөөхөө нэг цэгцлээ да тий гэлсэн аахгүй. Тэгэл би за гэсэн захын нэг явчаад ирэн тэгээд хоёлаа нэг уулзъя. Тэгээд чи надлаа дуунуудаа шууд явуулчаарэ. Алийн төрөл цацгаа шийдээ гэд. Тэгэл би шууд ёо гэж тайширч ирсэн тэр өдөр. Одоо бүр ийм тусдаа рекордстай. Одоо тануудын одоо рекордс дээр бол очихгүй юм тий. Бүр тусдаа. Бүр өөрсдийн тийм бүр тусдаа юу таасан. Ригийн хувьд яг ингээд бас үзүүлэхэд ямар мэдрэмж авчаа. Би тэгээ ганцхан яг десант тахтай яг очиж уулзаад бас ингээд шийдвэр яг бүрэн ингээд юу яахгүй байсан байхгүй юу. Тэгээ тэрэнд маань шийдвэртээ бас нэг нөлөөсөн хүн маань манай Баямүх ах маань байгаа. Манай менежер тэр хүн бүр үнэхээр ингээд амар мундаг ингээд хүн байсан байхгүй юу. Орж ирэл яриа мэрэ те. Ингэнгүүт би шууд амар ихтгэл төрөл. Окей, шууд зуръя. Гэрээ мэрийгээ бараг уушчих зуръя. Тий айгу мундаг хүмүүс байсан. Тэгээд ингээд десант тахтай угаасаа ихтгэлтэй байгаа. Давхар менежертэй ингээд ихтгэлтэй болчихгоод өө найс за зуръя гэж ингээд зурж исэн. Бүр амар гоё мэдрэмж байсан. Манай баяна мундаг. Тий одоо ч гэсэн ингээд ах нар маань амар төшиг толгууртай амар мундаг. Тий 4 охины ааш авир авлаад ингээд амар гоё байгаад бас ингээд амар хүндлүүштэй амар мундаг ингээд байгаа. Ах нар маань амар хичээж байгаа. Зүйлс айгу өөр хүмүүс тий. Тэг яг бол би амар ааштай хүн байдаг болон малууж гэж очиж тэг жаа хурц тий. Айгу намайсан хүн чи бүр амар би тэтлөө видеог халаар залгаал хин ямар өнгөтэй аяг авах юм аа. Гол би чи алийг авах ялыг ингээд хөөхөн. Тэр мөрийг хараад бүр амар хайр хүрээл. Өөр юмсэх тий. Мөчигийн хувьд ямар байсан? Яг тэр санал ирээд хувьд чинь бол гэрээ зураагүй жил 5 сармаар яг ингээд бас гэрээч байхгүй baby night-ээр чинь тэгэл яг юм явчихсан. Тэгж байгаа. Ихэлцэл дээр ингээд ихэлцэл дээр тэгж явж байгаад би тэгэд за одоо нэг арай юм ажлаа системтэй болгоё албачуулъя те. Ингээд зүгээр нэг дууга цацаал гараал дуулаад их тийм биш. Одоо лейблийн төвшөнд ажил хэрэг болгоод дуунууд одоо цаг хугацаатай бай. Ирэх үүрхээ хоорондоо ярьцгаая гэд. Тэгэж нэг бид хоорондоо хамтдаа ярилцаж гэрээгээ үүсгээд тэгээд яг гэрээгээ тэгж хамтдаа зурж исэн. Тийм яг илүү албан ёсны л мэдрэмж авт юм байлээ. Гэхдээ угаасаа л гэрээгүй өмнө ажиллаж байсан болохоор нэг юм хүчтэй юм ялгаа бол мэдрэгдэггүй. Та нарын дөрүүлээ хэр хамтдаа цагийг өнгөрүүлж байна? Ер нь бол 7 хоногт 3-4 өдөр. Тийм үү. Боломжтой байвал ер нь л дөрүүлээ уулзалт гал эд. Бүгд яг завн тааруул тэгээд уулзах. Аминч дээр ингээд дөрүүлээ явж байгаа айгүй хөөрхөн харагдчихсан шүү дээ. Ваа ямар хөөрхөн юм бэ гэх. Тийм яг ингээд дөрүүлээ бас кабинетүүд ирэх очив. Тийм явж өгсөн дээ. Тэгээд бас ингээд хамтралууд хийгээд байгаа болохоор та дөрвийн хамтралч удахгүйгээс гарах байх. За энийг жич яриа. Тэгээ ийм гоё бас сонирхолтой хөгжилтэй асуултууд гоё асууя гэж бодож байна. За би нэг Ригээс ингээ асуусан. Никнейм те одоо тайзны нэр те. Мучигийн ер нь тайзны нэрийг хүмүүс ер нь хэр бол асууж ирсэн юм. Би бас яг утгыг нь сайн мэдэхгүй юм. Яг мучи. Би бол мэдээд байна. Гэтэ яг хуу хариулчаа. Гэтэ яг би танд одоо ярьж байна. Би мэддэг болъё. Яг бүтэн нэр маань болохоор Мөнхчин. Тэгээ манай аавын маань нэр Чинзоргийн Мөнхчин гэдэг байхгүй. Тэгээд аавынхаа нэрний эхний хоёр үсгийг өөрийнхөө нэрний эхний хоёр үсгийг нийлүүлээд Мөчи болоод тэгээд бичингүүт нэг юу үсэг юм зохимжиг харагдаад харин би үсгээр солиод тэгээ Мөчи гэж уншигтаар. Хүмүүс мөвчи гэдэгээс л. Тэгэл аав дээр маань нэрний нийлбэр гэж. Биш аав гиснээс Мөчи чинь аавынхаа нэг бичлэгийг хамт сторид очил рейлдэд байсан тийм нэг бичлэг оруулсан. Тэрэн дээр өстой жинхэнэ нөө фэнүүд нь өстой орж ирээд за яана одоо Мөчитэй баг ойртохоргүй юм байна даа гэж. Тийм юмнууд их юмжсэн тийм. Явсан шүү дээ. Тэр дээр ер нь ямар тийм юмнууд орж ирж байна. Тэр нэг хүн пост хийсэн байсан шүү. Тэр фрилний дараа Мөчигээ дахин нөхөрт гарах боломжоо өөрөө хаалаа. Би бүр хараад дур гайхаад
Ямар сони юу? Аав нь яаж үлээж авч байна? Аав уншуулсан. Аав тэгэл юу л яаж вэ? Энэ бичлэгийг тэгэж явж хийж битээр бодоогүй. Тийм тэгэл аав болохоор өөрөө одоо рил мэл стори дээр хаймар турт. Миний хойлоо нэг рил хийчихгүй л гэсэн. Өөр юм бэ? Тийм. Аав ирэх бах нь уу? Аав явах нь уу? Тийм шүү дээ. Би чи айлын баг. Тийм тэгээд яг 8 тахасаа ушиг манай ихч гадаад яваад яг ээж хоёртойгоо ингээм айлын ганц шиг ер нөссөн. Тийм. За. Та хүчтэр хэлсэн шүү дээ. Одоо ийм шинж чанартай үнийг ханаа болгож аваа ингээд. Бэйб нэттэй шүү дээ. Тэрийгээ та Миний анги чи халамжтай байна хэрэгтэй тийм. Яг мэдрэмжтэй. Тэгээд болоо бас тэгээд айдаа өөрөө заагаад. Чи бас бэбинэг асуумаар байна. Өнөөдөр бас гой танилцсан гэж бодож байсан. Ирээгүй байна. Гэхдээ та гурийн нүдээр бас бэбинэ яаж харагддаг вэ гэдэг мэдмээр байна. Бэбинэ ер нь ингээд уран бүтээлүүд нь харахаар бас юм айгуу тачаангуу. Гэтэ ийм экстрим зүйлэнд айгуу дуртай те ингээд ийм сорилтон дуртай. Яг уг хүн ааш характер нь ямар хөө вэ? За юу штэ. Миний найз чинь ерөөсөө амар тийм гоё хүн. Тий, айгуу тийм гоё. Одоо айгуу emotionally айгуу юм байнга л инээж идэг. Тэгэл ер нь Бага газартаа дандаа л баяр уурыг түгээд хүмүүс эдэг штэ. Баяр хөөргөөр өөрөөсөө гоё ингээд цацруулдаг тийм охин. Тэгээд ажил хэргийн хувьд бол айгүй авьяастай. Айгүй юм хөдөлмөрч бас миний найз чинь. Тийм тэгээд бас шудраг. Их тийм охин байна да. Ясны хипхоп та гэж үү. Тийм Тэгээ хипхоп гэр бүлээс гарч зүгээр ингээд амар шулуун шудрах хүн таалагдахгүй тэгэхгүй ингээд хилчдэг. Тэр нь ингээд бид хэдэд бас ингээд байхгүй авааштай чанар байхгүй юу. Тэгээ ингээд манай хүн чи яг ингээд бас яг харагдаж байгаа шиг биш. Ингээд сэтгэл нь амар зөөлөн ингээд яг биднийгаа яг ингээд амар боддог те ингэдэг. хипхоп хүн бол нэр төрцөн л юм л үнэхээр. Тэгээ яг үг хэл нь бол тастаас штэ бас шууд ингээд хүмүүс ингээд мэдрэмж нь шал өөр шүү. Тэгээд бид хоёрын би нэг ганц юм анзаарсан хошин шогийн мэдрэмжэд их төстэй яг нэг юм баазардаг сэдв мэдвэн айгу. Айгу vibe тараад нөө. Тэр ингээд ер нь гэхдээ ингээ манай амар гоё юм бэби нэг юм амар таалагдсан юм нөгөө ер нь манай хэд ч гэсэн яг ингээ би нөгөө эхлэх гээд айгу хэцүү байдалтай байсан гэж хэлсэн шүү дээ. Яг флеймийг цацах юм ингээ клипэн дээр юу өмсгөө яах вэ гэхөө гэл ингээ амар айжсэн байхгүй юу. Ер нь бол тэг нөгөө левелдээ өгч миний өгч чадах юм юу юм би тэгээд ингээ үнэхээр байх хэвээр юм юм уу гэдэгтэр ингээд дотоод түнтэйгээ зөрчилдөж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л манай хэд ингээд амар хөөрхөн ингээд бүгдээ ингээд зөвлөөл. Тэг ингээд хоолын бичлэгэнд ингээд орж явах үед ч гэсэн ингээд бэбна алдчихад тахтчил. Гоё нэ заа гэдэг тэндээс бүр ингээд тэр бүр гоё нэ заа. Ахаад шууд яг наадхаа гэл тэгэл яг ингээд наадхаа ингээд жоохон игч амар гоё ингээд их ороод тэндээс яг ингээд байдаг байхгүй. Тэгээ энэ хэд манай хэд ер нь нэгэндээ ингээд амар гоё дэмжиж ингэж дэмж өгдөг. Урам сайн үг юм тийм. Гоё шүү яг тийм хүмүүсийн хажууд ахаа. Та гурав бас юм сахаргүй. Олон амтны бас Охо брендийн ундаагаар дайлж гин. Ярихаараас их ам цангадаг шүү. Минь бас ундаа угаарай. За би энд уугаад. Тэр авьяас гэснээс одоо ингээд за дуулдаг, өгүүлдэг. За дээрэс нь ая зохион, үг бичдэг гэдэг ингээд авьяасууд байна те. Энэс гадна нууц авьяасууд өөр юу байна? Энийг бүжилдэг болсон байна. Бойкагийн хүчин. Би бол миний мэрэгчл бол хувцас дизайнер. Тийм тэгээд ерөнхий зурдаг. Тэгээд давхар бас ингээд хувцас хийх амар дуртай. Ямар гоё. Тэгээ ер нь бол клипнийхаа лук мөг ч юм уу манай энэ хэдийнхаа юм уу ер нь өөрөө ингээд хийх амар эргэлзэлтэй өсөлтэй яг тийм байдаг. Fashion killa гэдэг нь аргагүй юм байна шүү дээ. Харагдаж байгаа юм. Тийм ингээд юу харагдаж шал өөр. амар хөөрхөн тасрахгүй манай ий чинь бүр тэгээд найз хэрэгтэй юм байвал хэлээрээ миний найз гэл ингээд Бүр гяс уртаад өгнө шүү гэдэг. амар мондо тэртэл дээр бол бүр Ер нь одоо юм ойж гин хувцас. Тийм цаад Одоо ер нь яг өөртөө хэрэгцээтэй тий яг ийм үедээ л ойж байгаа. Дизайнераа бол одоохондоо төр завсарласан байгаа тийм. Гэтэ ер нь буцаад ажил руугаа орно. ямар гоё одоо дуу дизайн хоёроо хослол бүр супер ахна шүү дээ. Клипийн хувцсыг зөв өөрөө авчихсан уу? Тийм. Оо яа. Бүгдийн өөрөө игээд. Бас том аваад шүү те. Тийм минут зүгээр гусгав. чи нэг төмрөө нэг хэдэв ингээд Зүгээр байрлах чинь шавар чинь бүгдийг хийлээ зүгээр байрлах. яаж тасчих юм гэдэг найз Бүх юм руу нь явж үзсэн. чангтай чиний тэр нэг хайж бүр дийлэхгүй би бүр ингэж үж байгаа. Ани найз таслаад үг гэсэн ингэсэн суучсан би бүр. За яах юм бэ найз өөрөө гэл. Мөчигийн авьяас юу вэ? Дуулахаас гадна. За дуулахаас гадна би яг хав зохиол бичдэг. Одоо яг хав тэмдэглэл ер нь багасаа бичдэг
байж агаад тэгээд өөрөө ингээд зохиол жижиг өгүүлэлэг тэр бичиж ихтэй би ерөөсөө паблиш хийгээгүй л байгаа л та. Ямар гоё юм тий. Ингээд ирээдүйд ингээд айгүй олон жил бичигдсэн тэрнээсээ ингээд гоё сонгож байгаа ном болгож гаргая гэж амар боддог. Ямар гоё юм бэ. Заавал гаргаарай. Ямар гоё. Тэгээд тэрнээс гадна нэг юм хоббигоорооч гэх юм уу надад ингээд нэг юм хийдэг зүйл ивэл одоо хүүхдүүдийн одоо дипломны ажил бие даалтан дээр тусалж бичиж тийм судалгааны юм хийж өгдөг. Илүү оюунлаг талтай авьяастай юм байна шүү. Ямар мундаг юм бэ. Ер нь та гурийн энэ авьяас хинээс өвлөгдсөн бэ? Нэг ген байдаг шүү дээ. Гэтэ нэг ээж аав дуулдаггүй ямар ч урлагийн авьяасгүй нэг цаанд ингээд хайгадахаар нэг дэше байдаг шүү дээ. Хинээс өвлөгдсөн бол энэ манай аавын талын эмээгээс манай эмээ чинь өөрөө дуурийн дуучны сургуульд сурсан. Тэгээд өөрөө багшийн дуучин хүн. Тийм. Тэгээд яг Орос руу очиж яг театрт дуулах тийм боломж байсан гэсэндээ манай аавыг төрүүлээд манай эмээ маань явж чадаагүй. Тэгээд одоо ер нь бол эмээгийнхаа яг үйл хэргийг гүйцээж аваа гэж би бодсон. Эмээ надад ч гэсэн бас дуулдаг л байж та. Эмээ надад байгаа юу? Байгаа миний эмээж байгаа. Төлөвтэй бахархдаг баха чамаар бүр амар харилдаг баха. Тийм юм шүү дээ. Би чинь яг ээжигээ гүйцээгээд явж байгаа. Аа тийм үү. Манай ээжээс дуулдаг байхгүй. Тэгээд аав ч амар гоё дуулна. Аа болохоор нөгөө багада хөгжмийн нөгөө галаа агшин шав гэдэг нөгөө 52 дугаар сургуулийн нэг тийм хөгжмийн үлээвэр хөгжмийн хамтлаг байдаг гэсэн. 52 дугаар сургуулийн хэмжээд нахаа. Айгуу. Тэгэл ингээд тиймэрхүү нөгөө үлээвэр хөгжмийн хамтлагт аав байсан. Тэгээ ээж болохоор бас яг нөгөө нэг том тэмцээнд орж исэн юм билий. Одоо юм манай нөгөө pop дивануудтай. Тэгэл ээж яг ингээл айгүй чухал үе дээрээ манай эгчийг яг төрүүлээл том эгчийг төрүүлээл. Тэгэл ээж ингээд доочин бол чадаагүйгээд. Тэгээ манай том эгч бас яг тийм ингээд бас амар том ингээл нэвтрүүлгүүдэд ороод университет хүртэл орж исэн байхгүй юу. Тэгэл ингээл анаа тэгж явж байгаа л бас хүнтэй суугаал тэгэл анаас мөрөдлөө хайцсан. Тэгэл би яг ээж эгч хоёрынхоо дуусгаагүй юмыг нь дуусгасан гэл бас өөртөө их бахархдаг байсан юм а. Тэгж жагаад нөгөө сая нэг хэсэг чинь жоохон завсарлаад тэгээд тэр үедээ тэр мэдрэмж нь жоохон хэцүү байсан. Одоо ингээд сууж байгаа одоо их баяртай байгаа. Аав ч их баяртай байгаа. Одоо гаралтгүй тий. Өстой жинхэнэ боловстой гарахгүй. Одоо бол нэр нөгөө өөрийгөө мэдэрсэн гэдэг шиг би бол ястаа тэгэж нэг хуруугаараа уншуулаад өглөө ингэж ингээд тайлан байлаа чадахгүй мөлий. Хуруугаараа уншуулаад. Риги авьяас хинээс. Миний хувьд ч гэсэн манай ээж амар гоё дуулдаг хүн байсан. Бид эдийгээ зүгээр ингээл хажууд ингээл юм хийж захтай те ингээл малгай бас амар уран хүн байсан. Бид эдэд ингээл өвөл мөвөл бол ингээл малгаад бээл юм ингээл амар хөөрхөн юмнууд өөрөө ингээд нэхэд өгчдөг заяа ингээд тэдний амар дулаахан бүр ингээд тэдрийнхээ ингээл нэхээ сууж захтай дуу аялаа л ингээд байж идэг. Манай ээжийн яг нууцхан яг мөрөөдөл нь бол яг дуучин болох байсан. Гэхдээ дөрвийн ингээд хүүхэдтэй ээж хүн байсан болохоор залуу насаа ингээд хүүхдүүдтэй зориулаад ер нь аль тэр боломж нь алдаагүй гэж бол боддог. Гэхдээ одоо бол би бол ээж хаавьяасыг яг өвлөд авсан хүн байгаа даа штэ айл айлын авсан мэт. Тийм тэгээд айл айлыг гүйцэтгүүлнэ гэсэн зорилготой бас байгаа. Тэгээд аав маань ч гэсэн яг дуулах тал дээр амар дэмждэг байсан. Тэгээ яг аавыгаа өөд болохын өмнө би яг уул voice-ийн season 1-т нь бүртгүүлж исэн байхгүй юу. Тэгээ яг тэнцчээд яг орох гээд нөгөө даалчтандаа орох гээд ингэж яхад нөгөө нэг даалчтнаас тэнцчээд ингээд яг орох жахад аамаа жоохон өөд болоод тэгээ тэр үе жоохон сэтгэл санаа жоохон даун болоод тэгээ түр завсарлага авч агаад тэгээ тэрний дараа жил season 2-т нь бол ороод таад нэг санжийн нэг дирижлогтэй шар үстэй өрлөгтэй бадалцдаг нэг охин байдаг та. She won't take you away from me. Yeah. No, no. Санжин гэхдээ чамаг гэж бол мэдгүй юм. Би зүгээр үсээр чинь нөгөө тийм. Үсийн л санаад байна. Тийм. Тэгэхээр би voice-д Ока хичээхэн багт орж исэн. Тэгээ өрлөг гээд мундаг залуутай бааталцж исэн. Мөчийн тэмцээн урланд орж исэн дууны. Бүр жоохон байхдаа л ТV-ийн гигийн алс яд дээж бүртгүүлээд би ороод 9 настай байхад. Тийм. Тэгэхээр чинь нэг 3 дахь шат мат хүртэлнээс явсан би чинь. Тийм. Тэрнээс хойш би ямар тэмцээнд орё гэж бодоагүй. Ер нь тэмцээн шаардлагагүй байна гэж. Уулзтай хүмүүсийг учирч байгаа. Ер нь уулзтайсэн байна шүү дээ. Айл тэр хоёр гараад. Ер нь ингээд
би бид хоёр одоо ингэ танилцуулаад явж байгаа шүү дээ. Дараа дараагийн артистуудыг авах талаар та хэдтэй зөвлөлдөж ярилцдаг уу? Одоо ер нь анх надад өгсөн мэдээлэл нь бол десант 5 артист гэж ярьжсэн. Тэгэхээр би одоо 4 байгаад байна. Болоо гэж бодоод байгаа. Та тэр нь зөвлөлддөг үү? Дараа дараагийн артистыг. Нэг мэдээд аваад ирсэн байна. Тий, зүгээр ийм хүн байгаа маа ч ерөөсөө ингээд өмнө нь бол өртчилж ерөөс хэлж бэлтгүү зүгээр өнөөдөр ингээд одоо студиэр юм хуралтай байгаа шүү хүрээд ирээрээ гээл тэгэл очиход манай Рима сууж исэн. Тэгэл танилцаал тэгэл яг тухайн үед шууд өмнө нь хэлэхгүйгээр шууд ингээд тийм шууд уулзлаа л тэгж танилцчихсан. Бид нар Тэгвэл дараагийн артист орж ирэх үү үгүй юу бас мэдэхгүй л юм байна те. тийм Тэрийг бол зөвхөн мистер Бил мэдэх юм байна тий. Мистер Ди хас өмнө баянаах ингээд тэр хүнийг нөгөө хувь хүн нь энэ хэдтэй нийцгүй юу гэдгийг нь баг ингээд шалгахдаг байна. тийм бүгдийг ингээд Бас нэг тиймэрхүү судалгаа явдаг гэдэг тий. Бас нэг хит эготой нөхөр ороод бол бас хэцүү. тийм баха. Мистер Ди гэснээс ингээд продюсерийнхаа талаар таад манд яг өөрсдийнхөө дотор бодож байгаа зүйлийг хэлвэл би тэрийг гоё тастаад рил болгоод тэр рүү яваад Ингэж л өнгөлт юм байна гэж. чи доор нь гоё айд ирсэн. Мөчөө ер нь яг юу ч хэлмээр байна. Одоо ингээд дигийн бас том тоглолт болох гэж байна. Тэгсэн яг маргааш. Тэгэхээр дид хандаж ер нь хувь хүн тэгээ уран бүтээл талдаа чамд ямар сэтгэл төрүүлдэг хүн бэ? яа мэдээж бол үнэхээр хүндлэнээр хүн манай ах маань тэгээд яг байгаа байдлаараач үг хэлж байгаа ингээд өгөөрэй ч нэг бид нар зөвхөрдөөрөл үзүүлдэг. Тэгээд нэг юм дарга босс гэдэг хүн чинь нэг юм амар өөр ингээд хүн байдаг шүү дээ. Би яаслаа анхандаа нэг жоохон тиймэрхүү вайптай хүн болов гэж бодсон чинь үгүй яг л яг юм ментор хүн шиг надад санагдсан. Тэгээд айгүй сайн продюсер. Тэгээд ах маань яг хийгсэн юм хийж дуусгадаг. Тэр айгүй тууштай. Тэгээд яаж амжуулдгийг гэмээр олон ингээд зүйлүүдийг ингээд амжуулаад хийж авт тэр нь айгүй үнэлвэштэй. Тэгээд өнгөрсөн жил ч гэсэндээ цэнгэлтийг дүүргэсэн том тоглолт хийсэн. Өөрийгөө бол бас айгүй том нотолж харуулсан нэг гүйл гэж би бодож байгаа. Тэгээд маргаашийнх нь тоглолтод нь ахтаас амжилт хүсье. Тэгээд манай ladies нь хүн дээр бүгд очиж дуулна. Тэгээд тийм байна да. За ри юу гэж хэлмээр байна? Оо миний хувьд бол угаасаа л амар бахархмаар хүн байхгүй юу? Амар тийм нүмер нөөлгтэй. Яг ингээд амар ингээд зөөлж ингээд зааж ингээд сургахтаа тэгээд ингээд цөө үгээр хэрнээсээ ингээд амар даацтай хэлждэг хүн байхгүй юу. Тэгээд тэрнийхээ амар таалагддаг. Тэгээд давхар ингээд бас бид нар дээр ингээд тус бүрчлэн ингээд анхаардаг тэр хүн ингээд тэр их ажлынхаа хажуугаар бас ингээд 4 октоодтай ингээд яг анхаарад явна гэдэг бас хэцүү байх. Тэгээд ааш авирж олно гэдэг бас хэцүү байх. Тэгээд таадах чинь бол айгүй мундаг айгүй гоё хүн байгаа. Тэгээд хайрлж хүндлэнээр. За энийг юу гэж хэлмээр? Би нэг явдаг сан өмрөгөө ярьсан шүү дээ. Тэр шиг яг ингээд ийм одоо бүр ийм мондөг хүнээс ингээд хажууд нь байгаа суралцаад ингээд явж байгаа нь бол миний хувьд үнэхээр гоё байгаа. Тэгээд тийм учраас ч гэсэн ингээд миний хүсдэг зүйлүүд шинээр юм олон зүйл туршиж үзмээр санагдсан гэх юм уу? Одоо ди ахын ачаар ингээд нэг миний имийг ингээд хүслийг маань хориогүй, боогоогүй. Тийм учраас илүү юм хол явах тийм зоригийг бас манай хоёр ах маань бол өгсөн. Тэгээд ийм байгаа гарна одоо энэ зүйлд нь бол үргэлж талархаж яг ингэж хүндэлж явна бид нар бүгдээрээ. Тэгээд маргааш болох тоглолтод нь маш том амжилт ингээд хүсэж байна. Тэгээд бид дөрөв бол маргааш угаасаа очино. Гэхдээ айгүй их бахархдаг шүү л гэж хэлээ да. Тэгээд үнэхээр нэг юм анх бол би айгүй хайж сүрддэг байсан танаас. Тэгээд одоо бол ингээд хажууд нь байгаа л юмар тийм гоё дулаахан хүн гэдгийг бас ингээд миний ахыг тэгж боддог хүмүүс авир хэлье. Миний ах маань амар. Тэгээд ямартай ч ер нь тэгээд гоё байна. Энэ дөрөв дээр та дөрөв хамтарсан уран бүтээл дээр тайзан дээр анх удаа сонсогчд хүрэх гэж байгаа юм л шүү дээ. Энэ талаар жоохон яриул. Сонссон шүү. Ямар нууц хэлээ тэгж юм. За ер нь бид дөрвийн хувьд нэг хамтарсан юм 2 дууны демо бол гарсан бол байгаа. Тэгэд маргаашийн хувьд яг тэр дуу дуулагдах уу үгүй юу гэдэг бол нууц хэвээрээ үлддэг ээ. Яг маргаашиг ирээл хараарай гэдэл гоё ахаа гэж бодож байна. Маргаашийн тоглолтын бэлтгэл угаасаа 100 бол хангагдсан байх. Та хэдийн хувьд өөр тустай юм соло уран бүтээлүүд дуулагдах юм болов уу? Тийм. Тэгээ соло уран бүтээлүүд дуулна хамтарсан уран бүтээлчсэн бас Ер нь 18 цагаас эхэлж байгаа тий тоглолт бол шийд барагт 18 цагаас эхлээд тэгээд Учирлын нөгөө нэг Эдэн подкастд орсон шүү дээ. Нөгөө манай гурав тэгээд десантыг хэлжлээ. Энэ тоглолтын дээр яг өөрийнхөө хүндэлдэг
хамт уран бүтээл хийдэг. Өөртөө хамгийн ойр гэсэн одоо артистууд урьсан байгаа гэдэг. Тэгээд тэр дундаа та дөрөв. Тэгээд та дөрвийн хамтралыг дуудлаа гэсэн. Заавал хэлэх гэдэг. Ямар дуу. Тэгэхээр бид нар маргааш бөөндөө очиод тэр бол гэхдээ үнэхээр гал гарсан гахалтай хоёр уран бүтээл байгаа юм байлээ. Тэгээд энэ зуны бас хит тийм гоё. Дөрүүлэнгийнх нь хайцсан дээр анх удаа тарсан бүр хамт дуусан нэг. дөрүүлээ хамтдаа аха. Тэр хоёр дуу байгаа. Хоёр дуу дуусах шүү. Хоёр дуу маргааш нэг нь дуу байгаа. Тэгээ ер нь бол тийм хоёр дуу энэ зам Танай продюсер чи өөрөө ер нь бол хилцсэн юм байна. Тэ? Хамтрал байгаа гэдгийг бол хэлсэн юм байна. Хэлээгүй би л хэлээд байна. Айгуу мэдэр спойлер за яа. Тэгвэл та ороод олчаач гэдэг байна. Бас тоолох гол. Baby на байхгүй ч болохгүй л дээ тий. За тэгээд манай WhatsApp нэвтрүүлэг өөрөө юм залуусын чөлөөтэй юм entertainment нэвтрүүлэг тэгээд мэдээж дуутай эхэлж дуутай төгсдөг. Тэгээд өнөөдөр маань нэвтрүүлгийг ийм гоё яриагаар шимсэн таагууртай өмнөх баярлалаа. Яалч юм гоё энергитэй юм байна. Тэгэхээр baby на та дөрвийн хувьд бол яг гоё юм vibe бол үнэхээр нийлдэг баха. Тийм. Яг хинийхээ ингээд дутууг нөхөж чаддаг тийм. Яг л бид дөрөв байх хэрэгтэй байсан юм шиг тийм. Яс хамтарланаас хурдан гараас. Би на ирсэн юм шиг л байна. Манай үнд яваа. Тийм. Би на манай өмбөгтөнгийнх нь энд яваа. Тэгэд Рига бас өнөөдрийн манай нэвтрүүлгийн хаалт болгож гоё шинэ уран бүтээлээ бид бүхэн мэдчлээсэ гэж хүсэж байна. Тэгээд та гуравт уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маргааш тоглолтын дээр уулзъя. За манай үзэгчдийг бас гоё уриалаач төхөө тоглолт. Тийм шүү дээ. Окей. За ячсан өнөөдрийн нэвтрүүлгийн маань үзсэн байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд маргааш бүгдээрээ Hit Park дээр уулзцгаая. За ингээд та бүдийн өмнө рэпер Ри Кила. Өндөртөн чиний pussy pow I'm a lawyer involved many tao Нүдэн дээр сүндэрлэн яг л Burj Khalifa Бүхний харцэг булан би бол яг Malina Lies camera action baby тайзан дээр галзуу миний хүсэн үгс болгон чиний зүрхэн тус газар baby Бусдын надад биш би бол торон ганц ингийн нэгэн биш гал шиг алсахаа Killer killer fashion killer 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 I'm a killer yeah I'm a killer, 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 fashion killer, killer, killer. I'm a killer, yeah. In this industry. Por mi nonte, $1 million. I'm the new hip hop Madonna. I wanna. Ladies only, what's up, maneja, you wanna? I'm just a savage, Хаяа жоохон savage та нар бүгс нэж bitch угаасаа би next stage дугаарахын rampage хүсэлэрхэн champagne killer 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 fashion killer 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 I'm a killer yeah in this industry I'm a killer 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 fashion killer 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 I'm a killer yeah in this industry Топ нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараа 7 хоног яг энэ өдрөө яг энэ цагтаа иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.